Улсын хэмжээнд 2013 онд хийсэн судалгаагаар 4 хүн тутмын нэг нь сэтгцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж байна гэсэн тохирчээ. За гэвч манай дүүнээс хойш хийсэн судалгаа огт байдаггүй. Гэтэл дээрх тоо улам бүр нэмэгдэж байх магадлалтай нь сүүлийн үед гарч байгаа олныг цочирдуулсан гэмтэргүүдээс харагддаг. Мөн монголчуудын амиа орлтын түвшин дэлхийн дунджаас 2 дахин их байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Олж нас орсон хүмүүсийн дийлэн хувь нь бол одоо 15-39 насны одоо яг эд ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучууд, хүүхэд өсвөр үеийнхэн за тэгээ одоо манай залуу үеийнхэн байгаа учраас үүн дээр бол одоо маш онцгой анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Бас барсан тохиолдлын эмэгтэй хүүстэй харьцуулахад эрэгтэйчүүд илүү их өндөр байгаа. Өөрөөр хэлбэл одоо эрэгтэйчүүд бол одоо 6 дахин их амиа хорлож нас орж байгаа үзүүлэлт байдаг. За амиа хорлох орлогыг ч гэсэн бид нэлээд их судалж одоо анхаарах шаардлагатай байгаа. За эмэгтэйчүүд одоо орлогыг бол илүүтэй хийж байгаа. Монголчууд Намхан далайн баруун иргэн бүстэй амиа хорлолтоор 2 дугаар байрт орж байна. Тэгвэл амиа хорлох тухай бодол төрсөн үед хэрхэх талаар дараах зөвлөгөө өгч байна. Амиа хорлох бодол буюу одоо тухайн мэдрэмж нь хүний дотор байхад маш хүчтэй байдаг. За хэрв хэн нэгэнтэй хуваалцаад гаргах юм бол тэр мэдрэмжийн маань хүчин сулардаг байгаа. Тийм болохоор одоо амиа хорлох ямар нэгэн бодол юм өсөл төрлөө гэхэд яг ойр дотны одоо итгэж болох үс хэн нэгэнтэй хуваалцаж болно. Эсвэл 18 тэгтэг 20 тэгтэг гэсэн сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 24 цагаар ажилладаг утас байгаа. Энд нь болохоор манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгцийн нарийн мэргэжлийн эмч нар суудаг. Тэгээд энэ утсаар холбогдоод одоо өөртөө тулгарч байгаа асуудлын тухай хэлээд хаанаас яаж тусламж үйлчилгээ авах уу гэдэг талаар зөвлөгөө авч болно. Түүнчлэн манад амиа хорлолтын талаарх бүртгэл мэдээллийн тогтолцоо хангалтгүй байгаа юм а. Учир нь эрүүл мэндийн хөгжлийн төв болон цагдаагийн байгууллагын тоо хоорондоо зөрдөг. Энэ нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад сүргээр нөлөөлдөг байна. Иймээс амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажлыг төр засгийн түвшинд зохион байгуулж салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа.